Монгол улсад мал аж ахуйд ард түмний амжиргааны гол их үүсвэр бөгөөд өвлийн зуган гачиг зэрэг байгалийн гамшиг хэхэн хохирлогчулдаг. Энэ даатгалын онцлог нь малын хорогдлыг нэг бүрчлэн шалгахгүй, цумын төвчний ерөнхий хорогдлыг хувийн үндэслэл болгон нөхөн төлбөр олгодогт оршдог. Өнгөрсөн жилүүдэд энэ даатгалаар нийт 267 мянган малчин өрхийн 59.4 сая толгой малыг хамруулж 65 мянган өрхөд 26.1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. Гэвч жил бүр малчтын ердөө 11-ээс 18%, малын 7-оос 10% даатгалд хамрагдаж байгаа нь хангалттай байна. Үүний гол шалтгаан даатгалын босох хөв өндөр, малын хорогдол 6-аас 30% хүрэхгүй бол нөхөн төлбөр өгөхгүй. Мөн төлбөрийг хохирол гарсны дараа намар олгодод байгаа юм а. Малчтын хамрагдалт бол одоо бас төдийлөн ахиж өгөхгүй юм л. Нийт малчтын маань одоо нэг 10 гаруй хувь нь за тэгээ малынхаа нэг бас нэг 10% л даатгуулдаг. Ийм л одоо үзүүлэлттэй байгаа. За тэгээ үүний шалтгааныг ингээд яг малчтай газар дээр нь уулзаад ирэхээр ингээд бид даатгуулаад байдаг. Даатгалын маань үр шим гардггүй гэдэг ийм зүйлийг ярьдаг. Гэтэл өнөөх нь болохоор одоо өнтөө жил малын хорогдол одоо саяны 6% хүрээгүй тохиолдолд бол нөхөн төлбөр олгохдохгүй байсан. Энэ учир шалтгаан бол бас их нөлөөлдөг юм байна. За үүнээсээ бол хамгийн өндрийг нь бол одоо манай Сүхбаатарын аймгийн нэг малчин бол 80 гаруй сая төгрөгийн одоо нөхөн төлбөр авсан. Ийм одоо дүн мэдээ бас байдаг. Тэгэхээр энэ нөгөө даатгалын энэ процессыг бол нөгөө юу гэдгийг шагнал авахын тулд гэдэг юм уу? Эсвэл зээл авахын тулд зөвхөн даатгсан нэр хэмээх биш. Үнэхээр одоо яг малаа одоо эрсдэлд ороод одоо малын хорогдол маш өндөр түвшинд очиход эргээд нөгөө хохирлоо нөхөн төлөх хэмжээний ирээдүйд үүсэх нөгөө эрсдлээ даван туулах хэмжээний одоо даатгалд хамрагдахын тулд бол малчтын хувьд бол энэ даатгалын ач холбогдлыг өшөө сайн сурчлах хэрэгтэй юм билээ. Өвлийн улирал эхэлж байгаа тул энэ өөрчлөлт малчтад маш хэрэгтэй гэж харж байгаа юм. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс болж зуудын давтамж нэмэгдэж байна. Жишээлбэл 2023-оос 2024 оны өвөл Монголын хамгийн хүн зууд болж 21 аймгийн 90% нь өндөр эрсдэлтэй байсан бөгөөд сая мал хорогдож малчид амжиргаагаа алдсан. Энэ 2025-аас 2026 оны өвөлж 50 гаруй хувь нутаг дэвсгэр дунд болон өндөр зуудын эрсдэлтэй байгаа гэсэн урьдчилсан мэдээ гарсан. Ийм нөхцөлд малын даатгалын хувийг бууруулж төлбөрийг урьдчилан өгөх нь малчтад маш хэрэгтэй. За хорогдлын мэдэн дээр үндэслэж одоо тухайн суманд тухайн малчинд хэдий хэрийн нөхөн олгоор одоо даатгалын нөхөн олгоор олгох вэ гэдэг шийд гаргаад за яг одоо малчтын дансанд орох хугацаа бол одоо 10-11 сар болчихно гэж хүрдэг юм байна. Тийм учраас энэ даатгалын нөхөн төлбөрийн олгох хугацааг жоохон урагшлуулад яг одоо мал ядарч эхэлж явах үед одоо он гараачууд олгох, урчилж олгох ийм зүйлүүд рүүгээ бас орж байгаа. Үүний цаана бас нэг асуудал үүсэх нь урьдчилаад ингээ авчгаар малын хорогдол одоо юу гэдгийг цагаан сарын ард дээр одоо өшөө нэмэгдээд ирвэл яах вэ гэдэг ийм асуудал үүснэ. Гэхдээ энийг ч гэсэн бид одоо хуулийн дээрээ бол тэр нөхөн олгорыг олгохдоо урьдчилж олгоод олгосноос цааш дахиад малын хорогдлууд одоо гарсан бол тэр одоо малын хорогдолд тохирсон одоо нөхөн төлбөрийг нь олгоно гэсэн ийм үндсэндээ хоёр залт байгаа. Шинэ өөрчлөлт хэрэгжүүл даатгалын хамрагдалт нэмэгдэж зуудын хохирлыг бууруулахад туслана гэж харж байгаа юм а. Гэхдээ энэ нь зөвхөн даатгал биш, малчтад өвс тэжээл бэлтгэх, байгаль орчныг хамгаалах зэрэг бусад арга хэмжээтэй хослуулан хэрэгжүүлэх ёстой. Энэ хуулийн өөрчлөлт 2025 онд улсын хурлд хэлэлцэгдэж батлагдвал малчид энэ өвлөөс эхлэн илүү хамгаалттай болох боломжтой юм а.